Олон нийтэд нэг ийм ташаа мэдээлэл буюу 6 их 80-ийн одоо төсөвтэй болчлоо гэдэг тоо бол хаанаас гарч ирсэн бэ гэхээр 20 минутын хот буюу сэлб дэд төвийг хэрэгжүүлэхтэй холбоотой гадаад бондыг босгосон тэр өртгийг төсөвдөр одоо дурдж явж байгаа. Энэ төсөл 2027 оны 10 сар гэхэд одоо дуусгаар төсөл байгаа. Энэ төслийн санхүүжилтийн эргэн төлөлт 2027 оны 10 дугаар сард төлөгдөж дуусна гэдгийг нэгдүгээрт хэлье. За хоёрдугаарт Улаанбаатар хот хөгжих гээд байна. Хөгжихэн дэмий хөдөө орон нутгуудын таталцлын асуудал орхигдно гэдэгтээ бол би санал нэгдэхгүй байгаа. Энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг одоо боловсруулсан хүмүүсийн нэг нь миний бие байгаа. Өнөөдрийн 21 аймгийн төвүүд нь дандаа сумын статустай байгаа. Хилийн дагуух бүх одоо бомтууд нь мөн одоо багийн статустай байгаа. Тэгэхээр бид нар засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж хот суурин газар гэдэг хоёрынхоо зааг ялгаа гаргаж хот суурингийн хөгжлийг бий болгохын тулд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2019 оны Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиглэлийг хот тосгон шилжүүлэх замаар хот суурингийн хөгжлийг дэмжих юм бодлогыг гаргаж ирсэн юм а. За энэ хууль өнөөдөр яагаад хэрэгжих боломжгүй болсон нэг шалтгаан бол улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж амжаагүй. Өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан хот тосгодын хилийн заагийг тогтоох улсын хурлын тогтоолын төсөл боловсруулагдаж орж ирээгүй учраас энэ хууль хэрэгжих боломжгүй болчихдог. Өөрөөр хэлбэл бид нар энэ одоо хууль хэрвээ их хурл ингээд хойшлуулж чадсан тохиолдолд энэ нэг жилийн хугацаанд бид нар яаралтай хамгийн түрүүнд шинээр байгуулагдж байгаа бүх хот тосгодын хилийн заагийг тогтоосон улсын хурлын тогтоолын төслийг одоо батлах шаардлагатай байгаа. Хоёрдугаар хот тосгоны хуулийг хэрэгжүүлэхдээ холбогдуулан авах зарим арга хэмжээний тогтоолыг бас давхар баталж өгөөд тэгээ бид нар нэгэнт энэ үндсэн хуулийн реформ шинжилгээний дагуу суурин газрын соёл иргэншлийг дэмжих гэж байгаа энэ эрх зүйн шинжилгээ цаашид үргэлжлүүлэх нь зөв байхаа гэж бодож байна.